Хөлдөж өвчтэй үгүй. Харж удахгүй юм уу жаа? Шинжилгээний баяраа болох гэж байгаатай холбогдуулан за инкамд олон найс нөхөд албан байгууллагын шинжилгээ арга хэмжээ зохион байгуулагдах нь илбэг болсон. За яг энэ цаг үед тэгвэл согтруулах хондоо хэтрүүлэн хэрэгснээс үүдэж за гэмтэж бэртэх осоо хөлдөх дуудлага мэдээлэл за мэрэгжлийн байгууллагад ирэх нь ихсдэг байна. Жишээлбэл 12 дугаар сар гарсаар ердөө 10 хоногийн дотор 350 орчим хүн согтруулах хондоо хэтрүүлэн хэрэгсний улмаас за гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлсэн байдаг. За тэгвэл би яг одоо соёлын төвөргөөний зүүн талд ирсэн байна. Согтруулах хондоо хэтрүүлэн хэрэгсэн хүний дүр хэсгэж одоо би харж байгаа санал дээр хэсэг хугацаанд хэвтруулна. За тэгээд зурж өнгөрсөн хүмүүс хэрхэн ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг хамтдаа харцгаая. За яагаад гэвэл албан байгууллага баяр ёслолын дараа согтруулах хондоо хэтрүүлэн хэрэгэлсэн за нэмхэн хувцастай иргэд өөрийгөө хянах бүрэн чадваргүй байдаг. За үүний улмаас осгох хөлдөх тохиолдлууд бол гардаг. Энэ тал дээр иргэд маань бие биедээ хэр сэтгэлтэй хандхыг одоо хамтдаа харцгаая. За үзэгчдээ би нэг 5-аас 10 минут орчим хөвтлээ. Тэгээд энэ хугацаанд бол та бүхэн анзаарсан баха. Нэг ч хүн намайг бас хэрээсэнгүй. Тэгэхээр та бүхэн маань бас бие биетэй хайртай байгаарай. За албан байгууллагын шинжилгээ тэмдэглэлээ согтсон нэгнийгээ бас орон гэрт нь хүргээд өгдөг байгаарай гэж зөвлөмөр байна. Яг согтсон хүмүүс яг нөгөө хасах 20 хэмээс дээш хүүтэнд бол нэг 20-30 минут болоход л ерөнхийдөө босолт маань явчихж байгаа. Энэ дэлхийн нийтээр тэмдэглэж байгаа баяр тийм ээ. Болж игэл одоо гэр бүлийнхаа хүрээнд ойр дотныхаа хамт найз нөхдөд хүрээнд одоо юу гэдэг архит согтууруулах хондооны зүйлийг яг зохистой хэрэглээд янз бүрийн битэж гэмтгээс урьдсан сэргийлээд өөр өөрсөндөө хин нэгэндээ эсвэл цуг явж байгаа найз нөхөдтэй хараа хяналтаа тавиад гэрт нь хөргөж өгдөг ч байд юм а тийм. Аль болох нэмгэн байт хувцас өмсгүйгээр дулаан хувцас өмсөх, зөөнөө алтардгаа гутлаа өмсөх мэтлэн энэ олон зүйлүүд маань энэ таны эрүүл мэнд амь насыг аврах боломжтой шүү гэдгийг хэлээд байна. 2024 оны 12 сарын 9-ний өдрөөс эхлээд хэтрүүлээд хэрэггүй гэсэн аян зохион байгуулж байна. За тэр энэхүү аяны хүрээнд өмнө нь дурдсан 2023 оны 12 сард гарсан эвдрэг зөрчлийг энэ удаагийн шинжилгээний баяр ёслолын өдрүүдээр дахин давтахгүй байх, иргэд олон нийт эдгээр төрлийн эвдрэг зөрчлөөс олж хохирч холбогдохгүй байх дээр холбогдлоо гэж ажиллаж байгаа. Гудамж нь ямар нэгэн байдлаар хин нэгэн танихгүй хэвтчихийдэг те манай монголчууд ямар зарим нэг хүмүүс бол эмнэлэг рүү 102 руу за цагдаагийн байгууллага руу эсвэл эрүүл мэндийн ямар нэгэн байгууллага руу залгаад холбогдоод ингээд энд ухаангүй өвдөж байна гэж холбогддог. Зарим нэг хүмүүс бол одоо гудамж нь ямар нэгэн арх согтууруулахандаа хэрэгжилчээд тасраад унтсан л байгаа юм байна гэд тоохгүй орхих тохиолдлууд байдаг. Эдгээр тоохгүй орхиж байгаа хүмүүс яг өөрсдийгөө унтж гин гэж бодсоор хагаад хөлдөж усгах магадлал өндөртэй байгаа учраас хэрвээ одоо 12 сард шинэ жилийн яг эдгээр өдрүүдэд ер нь өвлийн хүүтэй улиралд хин нэгэн гудамж талбай хөвтөж байгаа тохиолдолд ямар нэгэн холбогдох байгууллага руу яаралтай холбогдож мэдэгдснээр та хин нэгний амь насыг аврах боломжтой гэдгийг бас маш сайн санах хэрэгтэй. За сая бид нар соёлын төвөргөөний зүүн талд за 5-10 минут орчим за явгууны зам дагуу согтуулах хондоо хэтрүүлэн хэрэгсэн хүний дүрд одоо ингэж хэвтэж үзлээ. За зурж байгаа хүмүүс бол хөлтлөөстэй босооч гэх юм уу хэлсэн боловч за сэрэж за хин нэгэн лөө залгаж бол үйлдэл үзүүлсэнгүй. За бид яг одоо спорт ордны хажууд ирсэн байна. Энэ саналтай бас ахаад 5-10 минут хэвтээ. Тэгээд хүмүүс ямар хариу үйлдэлийг харцгаая. За үзэгчдээ ямар ч гэсэн спортын ордны хажууд нэг 5 минут орчим
хөвтлээ. За маш олон иргэн хажуугаар зурсан боловч ямар нэгэн хариу үйлдэлийг бол үзүүлсэнгүй та бүхэн харсан баг. Тэгэхээр ялангуяа Шинжлэлийн баяр төгсөн за байгууллага хамт олонны уулзалт ихсэн энэ цаг үед нэг нэгэндээ анхаарал халамж тавьж за согтруулах хундаа хэтрүүлэн хэрэгсэн нэгэндээ бас анхаарал байхыг та бүхэндээ бас уриалж байна.